Говьалтай аймгийн хөгмөрт сумын одоо аймгийн алдар туяач Батцүгийн хурдан мормор гэж өнгөрсөн жил хөгмөртийнхаа 100 жилийн төрүүлсэн хурдан мормор өнөөдөр мөрд ирэхэд хамгийн сүүлд ирсэн. За баяа одоо бараг хурдан мор гэдэг хурдан морууд одоо хаанаас ирсэн жилийн тоохгүй те. Хурдан байвал одоо хойно урдны ялгаа гэж одоо байдаг юм. Яа харахгүй одоо завхансан боратууны даллагтай юм байна. Ингээд Говьалтай аймгийн хөгмөрт сумын аймгийн алдар туяач Батцүгийн хурдан морморын завхан сумын 100 жилийн төрөө манад дурлаа. За одоо хол нутгийг зорж ирээд одоо энэ сайхан түүх 100 жилийн одоо хурдан цагаамаараа төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. Өөрийгөө сайхан нэг гүйцэд танилцуулж За би Говьалтай аймгийн хөгмөрт сумын аймгийн алдар туяач Батцүггүй юм байна. Хөнгөө өвгтэй Батцүггүй юм. Өвгөн Батцүгөө. Тий. За цагаамаар ер нь ямар удам өгшөлтэй. Энэ манай өөр унган элсний шиг унган мөр байгаа. Одоо манай Завхан голвор гэдэг унган мөр. За удамны амжилтууд нь. Одоо энэ яг нь булган жангар хоёр төрүүлсэн мөр. Тэгээд тэрнээс хойш одоо энэ 8 дахь төрүүлж байна. Одоо нодлон сумынхаа түүх 100 жил төрүүлээд Завхан мандын 100 жил уржин очиж амаа үзүүлээд тэгээд сумынхаа баяр төрүүлсэн 8 дахь төрүүлж байна. За 90 бор мөр одоо хэдэн настай мөр вэ? Одоо 17 той мөр юм цагаан. Цагаан гадуу одоо үнэхээр бол ястай байдаг гэдгийг батлаа орж өнөөдөр цагаан мөр бол төгөөрөмж ирэхэд одоо хамгийн сүүлд ирсэн. Гуар бид нар шиндээ сараал байж илаа тэгээд даваар тэгээд ямар ч 10 гаруй км бол өнгөндөө гарах боллоо харж их тэгээд яваагаад ирсэн. Энд одоо Говьалтай нутгийн зон олон болон энэ Увс нутгийн зон олон сайхан баяр надад мэдлээд өгшөө. За баярлалаа. Тэгээд нутгийнхаа зон олонд энэ Завхан сумынхаа нийт ард иргэдэд тэгээд сайхны хүсье хурдан мөрний босоо цогон хэмэр эвэх болтгой гэж хүсье. За олон том наадамд одоо хурдан хөлөг мөрдөд төрөө аригт багтаагаараа. За баярлалаа. Та бүгд амжилт хүсье.